Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани инженерийн албаны танилцуулгыг хүргэж байна. Түүхэн замнал. Дархны дулааны цахилгаан станцын инженерийн албанаас 1965 оноос үйлдвэр техникийн хэлтэс нэртэйгээр станцын техник эдийн засгийн үзүүлэлтийг өдөр тутам тооцож, эдийн засгийн үр өгөөжийг төлөвлөн сайжруулах зорилгоор ерөнхий инженер Даш Цэрэнгээр ахлуулсан нийт 4 орон тоотой 2 мэргэжилтэнтэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Бүтэц зохион байгуулалт. 2001 оны 10 дугаар сарын 1-ээс эрчим хүчний салбарын зохион байгуулалтын өөрчлөлтөд зэрэгцэн станцын инженерийн албаны ажлын хүрээ өргөсч одоогийн бүтцээр ажиллаж байна. Өнөөдрийн инженерийн алба нь шуурхай ажиллагаа диспетчерийн хэсэг, техник хяналтын хэсэг, тооцооны хэсэг, мэдээллийн технологийн хэсэг мөн 2022 оноос судалгааны нэгжтэй болсноор нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрийн ойрын болон хэтийн зорилтыг тодорхойлж, шинжилгээ ухааны технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техникийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үзүүлэлт, ашиглалт засварын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Техник эдийн засгийн үзүүлэлт. Инженерийн албан байгуулагдсан цагаасаа технологийн өөрчлөлт шинжилгээний төслүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр станцын цахилгаан, дулааны эрчим хүчний боловсруулалт, түгээлтийг тасралтгүй нэмэгдүүлэн, дотоод хэрэгцээний эрчим хүч, үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүнд ногдох, жишмэл түлшний хувийн зарцуулалтыг тасралтгүй бууруулан станцынхаа түүхт 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн ухтахаар ажиллаж байна. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн хяналтын хэлтсийн танилцуулга. Хяналтын хэлтс нь 2016 оны 1-р сарын 6-ны өдөр Дархны дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлын B4 тоод тушаалаар байгуулагдаж, станцын удирдлага зохион байгуулалтын үндсэн нэгж болон ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтын тухайд хяналтын хэлтс нь хэлтсийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер 3, техникийн аюулгүй байдал хариуцсан инженер, байгаль орчны хяналтын менежер гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны хяналт, техникийн аюулгүй байдал, байгаль орчны хяналтын чиглэлээр болцошгүй эрслээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан, холбогдох хууль тогтоомж, дүрм журам, стандарт шаардлагад нийцэж байгаа хэсгэд хяналт тавьж, нийцүүлэн ажиллах талаар зөвлөмж шаардлагыг хөрвүүлэн, гүйцэтгэлийг хангуулан ажиллаж байна. 2016 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг компанид нэвтрүүлж, 2022 оноос MNS ISO 45 техник 2018 стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хяналтын хэлтс нь эрсдлийг бууруулах хяналтын тогтолцооны стандарт шаардлагуудыг үйл ажиллагаанд оновчтой нэвтрүүлэгч баг байх, эрхэм зорилгыг дэвшүүлж, станцынхаа түүхт 60 жилийн ойгоо угтахаар ажиллаж байна. Дархан хотын гал голомт болсон Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани байгуулагдсны 60 жилийн ойгоо тохиолдуулан нэгэн үйлсийн төлөө хамтран ажиллаж байгаа хэлтэс цех хамт олон та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг инженерийн алба болон хяналтын хэлтсийн хамт олонны өмнөөс хүсэн өрөөж түүхт 60 жилийн ойгоо угтаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, дэвшүүлсэн зорилт, төлөвсөн бүтээлч ажлаа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.